Зөвлөж зэгмэн үзүүлж байна. Сайн байцгаана үзэгчдээ сонсогчдоо On and On подкастын шинэ дугаарт дөнгөж саяхан ингэртэй алтан гац содон гялзуулсан Mask Production-ы тод гэрэлтэх бод. Гэрэл цэцэг ирээд байна. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За баяр хүргэе хамгийн эхлээд. Баярлалаа. Харин тий саяхан алтан гац содон ингэртэй гялалзуулаад тэгэхэд бас яах вэ? Урлагийн салбарт ажилласных те тэгээд Монголын хошин урлагийн ах нартаа баярлал бас гоё идэм байна уу. Аваагүй байхдаа ингээл зөндөө л авсан хүмүүсийн найр майран дээр очиод те гавья тавлаа ийм авлаа гэл ингэдэг тэгэл ингээд гоё доо гэд боддог болохоос яг өөрөө авахаараа бас гоё юм байна. Бас яах вэ те ингээд нэг хүн үнэлсэн ч юм шиг те нэг арт хүн үнэлсэн ч юм шиг үнэлж байгаа шүү дээ те нэг юм хүнд урам зориг өгд юм байна. Одоо би юу гэж бодож ирсэн гэхэлэр за одоо ч ер нь нэг хурлаг зарлаг гэдэг яг амьдралаа хөөе те үр хүүхдийнхаа төлөө бас зүтгэе. Одоо бас чамгүй залуу насаа сурлагт мөрлагт одоо яачлаа одоо нэг тэрний төлөө нэг одоо гол сцен гол юм болгоод яах вэ гэж бодож ирсэн чинь бас нэрэ болоочгүй юм уу бас нэг урлагаараа ажиллаад ажилчдаг ч юм уу гэдэг бас урам өгч штэ. Тийм биш те. Одоо тэгээ ковид дуусахаар яах вэ? Одоо тэгэл бас нэг алтан гац авсан хүн байна да урлаг соёлтой бас нэг ганц нэг ч гэсэн хүнийг нэг сэтгэлийн баясгаад ажиллаа бас хийе гэж бодож байна. Тэгэл одоо ямар санда оноо урихт нь тэгээ хамгийн их таалагдсан нь би өөр нэг тийм эмэгтэй төвтэй хүн. Эмэгтэйчүүдэд их хайртай. Тийм хүн байхгүй юу гэдэг. Нэг эмэгтэй хүнийг амар хайрладаг хүн байхгүй юу би. Тэгээд эмэгтэйчүүдийн тухай их ярьдаг гэхлээр нь заашгүй ер нь бол бас ярианы сэдв гоё өрнөж магадгүй их гоё нэвтрүүлэг юм байна. Эмэгтэй хүний дотоод сэтгэлийг ингээд бас яг надтай адилхан бас юм байдаг юм байна. Тэгээд би өөрөө ч үзсэн. Тэр сэтгэл зүйчтэй за мөн тэр эмэгтэй хүний хөхний одоо хагалгаа хамарны хагалгаа энэ төр үзэхээр нэрэл миний одоо нэр яат юм бол тоо гэж боддог юмнуудыг ярьсан учраас аягүй их гоё таалагдаад өөрсөнд баярлаад тэгээ хүрээтэрлээ. За баярлалаа. Сайн хоёлаа нөгөө нэг ярьсан шүү дээ. Амьдралаа одоо гоё тий өөр хүүхдээ гоё усгийгээд алтан гац содонгоос өмнө бас ингэртэй хоёр өөр гоё одоо гялзуулсан явж байгаа тий. Тий хоёлаа тэгэхээр чамгүй байлаа бас. Тий шүү дээ тий. Тийм амархан гялалцахгүй гэж. Нилээд зүлэгчиж гялзуулж байна гэж. Ер нь одоо ч нэг гялалцсан ч юм бас алга зүгээр. Өнөөдрийнхөө хувь жоохон гадналтаа гялзуулчаад ороод ирлээ. Ээж болсон гэрэл цэцгийн талаар жоох ярил л да хоёлаа. Эмэгтэй хүн ерөөсөө ээж болол би ч бас ингээд энэ хорвоод аягүй тийм чухал үүрэгтэй хүн юм байна. Яг ээж болол яг ийм зүрхний ч юм уу одоо хан дээрх ингээд цаг байлаа гэж бодоход айгүй гоё тансаг цаг бай гэж бодъё заяа. Тэр нь батарейг зүгээр ингээд үзэсгэлэнтэй цаг те. Гэтэ батарейг зүүн явдаггүй. Ээж болол яг тэр зүү альбан сар чиг гэл ингээд хорвоо дээр ингэж ажиллаж эхэлж байгаа юм шиг мэдрэмж надад төрсөн. Би ерөөхдөө нэг жоохон сонин жишээ авч ярьсан уу? Яг нүдэнд харагдсан уу? Нойргүй шүнүүд ч гэсэн тэр цаганд зай оруулж ингэж юу? Битээ тийм аимшигтай. Бүү дурс. Нойргүй шүнүүд одоо ер нь өнгөрөөцсөн үү? Дөнгөж л өнгөрөх гэж гарч байгаа шүү дээ, тий? Бүр амар та. Би ингээл ерөөхдөө нэлээ хожуу хүнтэй суусан тий. Нэлээ олон жил ганц би явсан. Тэгэхээр надад нөгөө ээж байх, эмэгтэй хүн байх хоёрын ялгаа айгуу тийм хурц мэдрэгдсэн гэсэн үг байхгүй юу? Нэгсэндээ хүүхэдгүй байхдаа зүгээр л хий хоосон үүлэн дээр хөвж явсан юм шиг тий. Тэгээд одоо ээж биш байхдаа ингээл манай их ч алдарт юм чинь. Тэгээд нэг гэрт нь орохоор ингээл хоёр талаас нь хүүхэд нь ингээд хөөхийн зулгаац өөрөө ингээ гівтц ингээ байж байгаа байхгүй. Тэгээ нөө ээж болоо хүн чинь ихчээ та хүүхдээ хөвүүлж болно. Гэтэ ингээ цэгсууж агаад ингээ айтайхан хөвүүлчих ингээ болдгоо юм уу? Заавал ингээ яхалхааж нэг амар байх ёстой юм уу? На өсмөсөө янзлаач дээ те. Амар агаарын юм яриад. Одоо би ихчээс амар уучлалт ингээ сэтгэлдээ гуйдаг шүү хөөрхөн амт. Би тэр үед нь ядаж нэг жаахан ч гэсэн хоол хийгээд өчөхгүй яав да. Ядаж ч гэсэн хүүхдийнх нэг памперсын солиод өчөхгүй яав да те. Ээж болоогүй байхдаа үлгэрийн. Ерөөсөө үлгэрийн. Тэгэл ингээл би боддог гэсэн байхгүй юу. Яагаад ингээл хүмүүс ээж болчихвол ингээл хасаагаад ит юм болов. Гэхдээ ингээл гоё хүүхдээ аваад ингээл гоё ингээл явж болтгүй мүү ингээл те. Би ээж болоогүй байхдаа ингэж бодчихсан байхгүй юу. За би
ээж болол би хүүхдээ ч харна, ажиллаач хийн. Тэгээ нөгөө юм тайзны олон шоунуудын гэрээнд окей гэж хэлсэн те. Би бол супер байх хэвээр. Би дайчин байх хэвээр. Би бүгдийг намжуулнаа гэл те. Нүдэндээ ингээл одоо олонний жишгээр одоо манай уран холбоо юм те. 5 сайхан хүүхд гаргачаад өөрөө зүгээр огт хүүхд гаргаагүй юм шиг явчихин те. Энэ бол болж байна. Ингэж л би амьдрын энэ тийм. Эцэц зүгээр л тийм биш. Айгу хэцүү. Амар. Одоо гэртээ ер нь ямар царайтай сууж байна? За ингээд киногоор үзүүлвэл ингээд нэг юм клип кинон дээр ингээд өөрөө сууж яадаг тий. Тэг ингээд ард нь ингээд юм хөтлөөд өөрчлөгдүүлээд шүү дээ тий. Нар гараал мандаал жаргаал хүмүүс уулзаал хоорондоо болиол. Тэг өөрөө бол яг ингээд хөдөлгөөнгөө сууж яадаг шүү дээ. Яг тэр шиг. Ингээд би ингээд байж атал ингээд нар жаргаж л байдаг, мандж л байдаг. Нөхөр хүүхдүүд ажилдаа явж л байдаг, ирж л байдаг. Би нөгөө хоолоо хийн, памперсаа, шүн морьгоо, шүн бүүэлэстэй, өглөө бүүэлэстэй, өдөр бүүэлэстэй, нар мандна, нар жаргана. Тэгээ ингээд яг амьдрал ингээд зүгээр нэг л хэвэн. Бусад хүмүүс л ингээд зүгээр миний нүдэнд зүгээр хөдлөөд байгаа юм шиг харагдана. Энэ бол ингээд амар тийм юунд орж байгаа байхгүй юу? Хөрхийн амт ингээд сэтгэл зүйн одоо ганцаардалд орж байгаа байхгүй тий. Яалтчгүй л хамгийн амар нь ерөөсө шүн ойргоо онохоос л эхэлж байгаа. Харин тийм тийм. Тэр чинь ингээл бүх юм чимээг бол ганцаараа босоол ингээл хүүхдээ бүүлэл, тэврэл, хуурайлал. Тэг хизээч зөө цаахан унтъя гэж энэ цаг мөч ингээд ээж уснаас ч үүрт дуусаа. Үүрт. Ерөөсө би яг 2 сар яг нэг 2 цаг бүтэн унтаагүй. 2 сар. Ерөөсө тэгээд хүн чинь унтаагүй байхлаарэ ингээд сүултээ ингээд толгой ингээд байгаа юм шиг тий. Дөнгөж саяхан чи надтай ярихад 5 минутын өмнө ярьсан, 5 сарын өмнө ярьсан юм шиг бодлоод ингээд нойргүй байх чинь л хүнийг амар хямралд оруулдаг юм лээ. Би тэгээд нэг л юмыг ботсон нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүс ингээд ихнэр төрүүлж хөксөрдөг гэдэг нэг юм байдаг тий. Тэр чинь аргагүй юм билээ шүү. Тийм шүү. Шүн нойргүй оноод байгаа юм чинь. Үгүй чинь за нэг хүүхэд дор хаяж за дор хаяж шүү 2 жил нойргүй оны. 2 хүүхэд 4 жил, 3 хүүхэд 6 жил, 4 хүүхэд 8 жил. Зүгээр дор хаяж. Ерөнхийдөө ингээд 12 жил эмэгтэй хүн шүн нойргүй онохоор хөксөхгүй яах юм. Хөксөрнө шүү дээ. Энд чинь хүн л юм чинь хөксөрж байгаа шүү дээ. Ямар эрчүүдийг бодвол тусдаа юм юмтай биш юм чинь. Хөксөрж байгаа байхгүй. Би тэгэл бодсон. Эмэгтэй хүмүүс хөрх ятан те. Ингээл хөксөрдөг. Тэгээд тэр чинь нойргүй онохоор чинь би энэ ядарна. Ядраад ирэхлээр хүн чинь идэн те. Хүчээ авах гад. Идэн маас нэмэн, жин нэмэн. Тэгээд таргалаад эхэлнэ. Тэгээд сэтгэлээр унана. Гэхдээ бүр амар асуудалтай байхгүй бүр амар. Энэ дээр л бол жинхэнэ нөгөө эмэгтэй хүний сэтгэлийн хад эрэгтэй хүний хүн чанар хоёр танигдна гэж. Энэ бол өстой үн. Ингээ энийг ярих юм бол амар ингээд гэрлээ ер нь одоо тэгтээ тэр үе даван туулцсан уу? Одоо ямар үе дээрээ явж байна? Одоо бол яг хөө зүгээр бурхан минь шин жоохон нойртойгоос thank you. Аха. Энэ бол бүр надад бүр амар том аз жаргал те. Тэгээ эн чинь нэг биш. Зэрэг 2 хүүхэд те. Бид хоёр дөрөв ярьжсэн те 2 зэрэг болно, 2 зэрэг инээ, 2 зэрэг баана. Одоо яа тэгээ 2 зэрэг идэн. Бүх юм 2-оор үржигдчих хэрч одоо тэгэлсэн нэр. Яг нэг биеийг яг 2 хувааж байгаа байхгүй. Нэг хүүхдэд тэрх юм бол нөгөөх нь гомдож болно те. Тэгээ яг би ингээ хоёулангийн тэрвэрэн шүү дээ. Ингээ хоёулангийн ингээ чамд чартаа заа ээж нэстэ бүгдэнд найртай заа яа гэдэг ингээ те. Тэгээ би юу гэж бодсон гэвэл нэг эмэгтэй хүн таргалахаараа нас явахаараа энэ нь ингээ томроод эхэлдэг. Эн чинь нөгөө нэг ээжийн хүчийн таргалалт юм байна шүү дээ. Тэрнээс тэр авгаа мах зах биш шүү хүүхнүүдээ. Биш. Тэр бол энэ мундаг ээжийн юм одоо мах шүү. За тий. Энэ дурангаа бол яаж хүүхдүүдэд өргөх юм бэ? Тийм шүү дээ. Тэгээ ингээ 2 хүүхдээ ингээ өргөн шүү дээ. Нэг нь баан, нөгөөх нь зэрэг баан, баасан баасаа гიშгэд хийсэн дээгүр гүүн, нөгөөх нь шээгээ шээсэрээ тоглоно яг хоёулаа зэрэг. Энэ нь дэмэгтэй хүн хизээч үсээ зулгаахгүй байх ёстой. За. Яаж вэ? Ямар хөөрх юм бэ гэж л мэдээж авна штэ. Би аз жаргалтай. Ямар гоё юм бэ? Минийгөө баасаараа тоглоод тэрэн дээрээ гიშгээд хийсэн дээгүр гүүгээрээ. Гэт ингээд эхэлсэн штэ. Энэнд галзуурахгүй байх хэвээр. Энэнд стресстгүй байх хэвээр.
Зүгээр ярихад амархан шүү заа юу. Тий. Тэгээд ойлгож байгаа даа манай ээжүүд. Ер нь бол тэгээд байгаа шүү дээ. Баах хүүтэй байна, шээх охинтой байна, муухай болох хевстэй байна гэдэг чинь баг сайхан юм биш үү гэж бодох хэрэгтэй байна тий. Тэгэл ерөөсөө ингээд яг юмыг цэгцлэхэд буулгаад, дахиад цэгцлэхэд буулгаад тэр нь ингээд 6 сар үргэлжлэхэд буулгах хүүхдэд мэдэх сайхан ингээд дахиад язлах. Энэ төвчээрийг, энэ буулгалтыг хөөрдмөр харж сурна гэдэг чинь. Тэрийг тэгээд нөхөр хүүхэд гэр бүл заваарсан гэр байна гэж харахгүй байна гэдэг чинь. Одоо өөрөө их тийм сайхан давуу тал юм. Тэрийг өхөөртмөр харж сурах ямар техник байна. Би бол одоо өстө маш их галзуурч байсан хүн байхгүй. Ястаа ингээл гэр ингээл одоо нэг тийм сэтгцийн бас нэг юм гэж би бараг тухайн үед бодож байсан ш. Ингээд угаалт уран дотор аяг шанаг байхад ингээд 50 телевизээр үзэж чадахгүй ингээд тийшээ ингээд нэг сэтгэл арцалцаад идэг. Үгүй чи ингээд яг ингээд дөрвөн хүч ингээд хөдөлж чадахгүй заяа ингээд. Сүүлийн тамир барагдахад галтгоонд аягнууд зөвхөн намайг хүлээж байгаа байхгүй. Чи минь байхгүй бол бид ингээд заваараа. Энэ эрэгтэй хүмүүс угаахгүй чи л угаана. Ганцаараа чи идсэн байхгүй юу? Гэтэ чи өөрөө хоолыг ээстэй гэлтэй. Тэрийг ингэж угаахад ингээд бас тайвшрал хэрэгтэй. Би л байхгүй бол энэ аягнуудыг хайрлах хүн байхгүй шүү гэж бодох хэрэгтэй. Тэдрийг заваартуулаад хоноод өглөө тэр галтгоонд очихгүй тулд тэр шүн сүүлийн хүчээ шавхаад хүүхдүүд унтсан хойно гэрэн цэвэрлээд унтахад би өнөөдөр дэлхий дээр би нэг шинэ нэлт хийцсэн юм шиг мэдрэмж төрж байгаа юм да. Би бол айгүйх яг тэр үед их нөхөртэй гомддог гэсэн. Гэрлээ нөхөртэй энэ тал дээр гомддгоо. Гэрлэгийн нөхөр яаж тусалж байна надад? Маа нөхөр их ажилтай. Ер нь бол гэртээ байхаасаа байхгүй нэг. Тэгэд нэг нөхрийнхөө нэг ганц удаа хүүхдийнхээ памперсыг солиод нэг удаа нэг ширхэг ингээ хоолыг өгөхөд би бараг л ёо бүр бүтөөдөр амарчлаа штэ ёо бүр ямар сайхан юм бэ гэж аимшиг мэдрэмж төрнө. Ер нь эмэгтэй хүний тэсвэр хатуужил гэдэг чинь алхам тутамдаа байх ёстойг ээж болол ойлгосон. Би нөө ээж биш байхдаа эмэгтэй хүн одоо тэсвэртэй байх ёстой гэхээр би гайхдаг гэсэн юм. Яг юг тэсгээд байгаа юм бол тоо тий. Яг юг тэсвэрлэх гээд байгаа юм бол тоо гэд. Тээж болол ер нь тэсвэрл юм байна. Тэр тэсвэрийг чинь бас зүгээр тэсгүй штэ бас олон талмаар давж туулна тий. Тэгээд дэлхийн бүх эмэгтэй хүмүүс тийм байна. Тэгээд ер нь өөрийгөө их тайвшруулах юм их бодож олно. Юу хийж ин жишээ нь? Жишээлбэл йог бясалгал одоо юу хийж? За тийм зав байхгүй. Өөрийгөө нэг йогцуулаад нэг бясалгаад байх зав байхгүй юу? Олигтойхон 0 орж чадахгүй штэ. Усанд ингээл яг усанд орж байгаа хооронд л яг хүүхэд уйлаад яг ингээд тэнд галтраал одоо яг болохгүй байгаа юм шиг мэдрэмж цаанаас нь төрж байгаа юм чинь. Тийм сайхан агуу юм бол байхгүй. Юу гэж бодох вэ гэхээр ерөөсөө эмэгтэй хүн ер нь бол зовх гэж төрсэн юм байна гэж бодох хэрэгтэй. Хамгийн түрүүнд. Энэ бол бидний тавилан. Яагаад вэ гэвэл бид бусдыг хайрлах гэж төрсэн юм байна. Тэгэхээр арай шудраг бус биш үү? Эндээ хөл одоо энтэйгээ санаа одоо хүлийн зөвшөөрөх хэрэгтэй. Чи ингэ бодолтой би ингэ гэртээ суужаа боддог байхгүй. Мусаа ирчүүтэй. Юу ч хийгээгүй 100% копи хүүхд. Юу хийсэн? Шүн нойргоо хонсон юм уу? Памперсын солио юу? Өвдөгтөн тэврээ юу? Тэ одоо яг ээжих нь эмнэлэгт аваад ингээд шүн нойргоо унтаагаараа гүхүүлээ юу? Тэ юу хийсэн бэ те юу хийдгийг юм те зүгээр ингээ санаа зовхоос зүгээр өлсөд байгаа юм шүү гэж хэлэхээс өөр юу хийсэн тэгтэл ингээ хүүхдэнд 100% копи айгу бэлэн айгу аз жаргалтай тэгэхээр тэд нар амар хямралаг байгаа сте бүр ингээ тийм төрхөөсөө тийм хямралаг төрсөн хүмүүс төрхөөсөө тийм юм зовлон гэдгийг мэдрэхгүйгээр ингээ програмчлагдсан хүмүүс эмэгтэй хүн төрхөөсөө энэ болгоныг мэдэрч энэ болгоныг өөрөөрөө дамжуулж миксэрдэж аз жаргал болгож түгэх зориулттай. Зовлон өөртөө шингээгээд жаргал болгож түгэх юм зориулттай төрсөн юм байна. Гэдэгтээ эхлээд санал нийлэх хэрэгтэй юм шиг санагдсан надад. Бүр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шудраг бус үнэхээр шудраг бус. Гэхдээ энд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яа тэгвэл энэ бол бурхан ингээд бусдын төлөө байдаг шүү дээ. Бурхан ингээд
Бурхан минь ингээд өгөөч те. Тэгээд өгөөч те. Нөгөө чи чод ямар лайтай юм бэ? Хим гуйд юм бэ? Санаа чинь зовхгүй нөгөө чидэж хилдэг үстэй. Тэгээ. Их болсон 6 зүс хамаг амьтны тусын тулд бүх хүн бити зовоосоо гэлээ штэ те. Энэ бол эмэгтэй хүн гэж бодсон. Тийм учраас эмэгтэй хүн тийм бурханы шинжтэй. Тийм одоо амилсан бурхан шинжтэй, дариг шинжтэй юм байна. Бусдыг инэрч хайрлахын төлөө өөрийгөө умартаж өөрийгөө ингэж хит хувааж те бүх юмд өөрийн хайр хэрэгтэй. Тэр нэг аяган туртал эмэгтэй хүний хайр хэрэг болоод шүү дээ. Тэр хогийг асахгүй бол өмхирээд шүү дээ. Тэр эмэгтэй хүний хайр яана нөгөө хогчоо одоо өмхирчлээ гэл те. Эмэгтэй хүний хайргүйгээр юу ч явахгүй шүү дээ. Нөгөө нөхрийн оймс одоо тэрийг угаахгүй бол хөрхийн амтандаа гэл те. Нөгөө нөгөө гараараа хоол ичихгүй бол энийг амтан ч одоо тутарчлаа даа гэл. Эмэгтэй хүний хайраар бүтдэггүй юм энэ дэлхий дээр юу ч алга. Тэгэхээр эмэгтэй хүн бол ерөөсөө бурхнаасаа төрхөөсөө зовлон өөртөө миксэртэй жаргалыг бол түгээх тийм амьд бурхад юм байна да гэж ингэж өөртөө хүлийн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Гэтэ энэний зүгээр ээж уснаас хойш л ойлгоно. Тийм учраас би бол эмэгтэй хүн төрөөд нэг оюутан те ганц байхтаас жаргаад ав гэж боддоо шүү дээ. Зад жаргаад ав. Үхрийн дуу гартал унт. Ээж болоод хизээч унтахгүй. Ямар ч унтан махаа хүн ээж болоод энэ хуруунд ингээс ирдэг тийм жамтай юм чинь. Миний л үзэл бодлын юм байна. Одоо охиноо яаж ямар байгаасаа ямар болно гэж өсөж байна гэрлээ. Би охиндоо юу ч бодохгүй байна. Зүгээр ингээ одоо ингээ охин маань одоо жоохон штэ. Тэгтээ ингээ бодохоор ёо энэ охиныхоо л нэг хүүхдийг нэг гаргаад нэг шүн нэг жоохон нойртой те дэмтэй охиндоо жоохон тусуулаад нэг өгшрөөд өгчүүл одоо алс хол энэ бодлыг тээж байгаа юм биш үү? Ингээд хүн өөрөө завхаар ч юм уу охин маань ингээд завандаа гэж бодохоор аимшигтай юм биш үү? Тэгэл ингээд хөөрхөн амтан тэгэл ээж нь л ойлгоно өөр хин ч ойлгохгүй шүү дээ. Нөгөө ийм үг гэдэг шүү дээ. Охиноо төрөхөд хүн болгон ээж болсонд нь хүүхэд төрсөнд нь хөөрхөн юм дагаа баярлжаад ганцхан ээж л охиноо өрөвдөж идэг гэж. Тэр чинь үний юм чиг ингээд охиноо арахаар л тэгж бодогдоод байгаа юм чи. Хизээ нэгэн цаг төрөөл ингээл явандаа хөөрх юм гэж бодхоор л бүр ингээд юу ч шаардахыг хүсдэггүй. Зүгээр л дураараа жаргаг гэж л боддоо шүү дээ. Үш тэгвэл ер нь баг эрэгтэй болж төрсөн бол гоё ээжээ гэж бодсон уу? Имийг эрэгтэй болж төржээ гэж бодсон. Гэртээ ганцаараа суугаар юу хийсэг боддоо солиорол юм бодоод ямар сайндаа бүр Харри Поттерыг бичтэл нэмэгтэй хүмүүсийг бас гэртэн суулгаж байна те гэж ингээ боддог байхгүй. Тэр нэмэгтэй бүр Харри Поттерыг бичээд дэлхийн бест болтол нь ингээд тэр хүн гэртээ ээж болоо суусан биш те. Тэгэхээр юу хийсэг бодох вэ те. Эрэгтэй хүн болоод төрөнд уг нь хямртлаг юм да те. Тэд нар чинь нэг юм өгөгдлгүй гарууд штэ. Нэг юм ээж болох тэр эмэгтэй хүн яс цус махаа таслаад ингээд өөрийнхөө биеийг үгүй хийгээд зөвхөн амьдралынхын төлөө зөвхөн чиний төлөө зөвхөн чиний үр удмын төлөө ингээд амьдрж гин гэдэг юм ухамсар байхгүй. Тэдэрт өгөгдөл байхгүй юм чи яах юм бэ? Тэгээ ингээд эрэгтэй хүн болоод төрүүл гоё юм да гэд бодхолоор яг уу гоё. Гэтэ эмэгтэй хүн болж төрсэн тэр гоё мэдрэмжүүд түүнээс илүү гоё. Тэгээ би бодвол эмэгтэй хүмүүс ер нь одоо эмэгтэй хүн болж төрчөөд дараагийн төрөл нь илүү саак байна гэдэгт итгэлтэй байдаг байхгүй. Тэр нь л арай төгсөн. Дахиад төрөхтэй мэдээж нэг нохоо гахаа морь мал тэмээ болохгүй л гэж боддог. Үнэхээр их үдлэг үүрч амьдардаг хүмүүс учраас. Цаад эрэхтэй ч юм бол жаргана штэ. Зүгээр ингээл нэг юм уул хараад энийг яаж нураах вэ гэл те. Тийм агарын юм бодвол агарын ботхоос яах юм бэ? Ямар эмэгтэй хүн шиг за хогоо асахгүй бол нэгэд хогоо асгасан юм чинь хийм нэгэд гэрээс гарсан юм чинь хийм цэвэрлэгийн төвхцээ авч. Гэхдээ нэгэд хийм цэвэрлэгээ орсон нь төмс дуусч байгаа төмсөө авч. Гэхдээ нэгэд төмсөө авсан юм чинь нэрэ нэг гэл ингээл те нэг зэрэг 10 ажлыг амжуулаад тэгээ яг энийг бодож явахдаа хүүхдээ хоолж идэг те. Хүүхдээ хоолж явах явцдаа тогоон дээр нь оройных нь хоол нь буцалж идэг те. Хоол буцалж явах хооронд уцаар маргаашийнхаа ажлыг зохицуулж идэг те. Аалцны туршиг энэ их амьдралыг ганцхан эмэгтэй хүн зохицуулж яхад би тэгж боддог байхгүй. Аалцны туршиг энэ их амьдралыг эмэгтэй хүн зохицуулдаггүй байсан бол алсын бодож чадах л байсан. Алсыг холыг тэр бодож чадах л байсан. Бид нар тийм зав байхгүй.
ойрд бодох юм дэндүү их биш шүү дээ. Зүгээр ингээ аалзны тор шиг ингээ бодох юм зөндөө их шүү дээ. Эмэгтэй хүн дээр энэ дэлхий одоо оршоод бүтээгээд ахт чинь. Тэгээ энийг орхичоод эмэгтэй хүн төрдөггүй байсан бол эмэгтэй хүн хүүхэд мөхтэй асардггүй тэр мэрийг боддоггүй байсан бол саран дээр яаж буух вэ? Цэцгэл ингээ бодно шүү дээ. Чадна шүү дээ. Амар чадна шүү дээ. Тэ. Тэгээд ийм мундаг учраас эмэгтэй хүмүүст ганц амьдрах хүч нь нөхрүүд байдаг баг. Би бол тэгж боддоо шүү дээ. Энэ дэлхийг эмэгтэй хүн бүтээгээд байна. Үргэлжлүүлээд байна, авч яваад байна. Гэтэ эмэгтэй хүн өөрөө эрэгтэй хүн дээр тогтоод байгаа байхгүй. Эрэгтэй хүн дээр, эр нөхөр дээрээ ингэж ганцхан амьдралын хүчээ аваад байгаа байхгүй. Нөгөө хайрын хүч гэдэг чинь амар ах уу те. Одоо ингээд бит хоёр болол бодож штт эмэгтэй хүн хүүхэд төрүүлж ийн өсөж ийн эр нөхрөө хайрлж ийн гэр орны ингэ чинь хэр чинь ер нь дандаа ингээл гадагшаал бид нэр ингэж байгаа юм биш үү. Тий. Тэгэд ингээд заримдаа жаахан тэгш бус юм шиг санагдав. Яагаад намайг ингэхгүй би л гадагшаа ингэж байна гэж тэгж бодогддгоо. Харин би тэгээ түрүү хэлсэн чинь энэ бол бидний хувь тавилан. Тэгээд тэрүүгээр ер нь ингээд энэ бол хувь тавилан. Тэгээд энийгээ дуусгахлаараа харин магадгүй илүү сайхан ертөнцид очино гэж одоо итгэх хэрэгтэй. Гайхамшигыг бид бүтээж байгаа. Тэгээ хамгийн агуу юу гэж бодож байгаа гэхээр нөгөө өндгөө эсийг ингээд микроскопоор хараа заяа. Спермацоид энтрийг ингээд хараа за. Энэ хоёр ингээд нийлээд гээд ингээд хүний нүдэнд харагдахгүй те. Микроскопоор ингээд томруулж ингэж харж агаад 100 давхар байшинг ч юм уу эсвэл нэг юм суумаа бүхийг хараад энэ бол энэ юм а гэвэл хүн итгэх үү? Яг үлгэрийн юм шиг сонсогдож байгаа шүү дээ. Спермацоид дээр хоёр эсийг ингэж харуулчаад энэ бол энэ юм а гэд 2 м өндөртэй 300 фут чинтэй хүнийг харуулад ингүүл хэрвээ хүн төрөлхтний явцыг мэддэггүй хүн байсан бол энэ дуудлаа энэ чи тухай гэж бодно. Гэтэл тэр хүн өнөөдөр далавчгүй. Далтыг харж чадахгүй. Гэтэл өнөөдөр өчнөө их тооны ухааныг шинжилээд 100 жилийн өмнөхийг мэдээд үүлийг нэвтлээд дэлхийг нэвтлээд царан дээр очоод сансар дээр ийм станц байгуулсан. Тэр хүнийг харахаар нэг одоо бит хоёр шиг л хүн байгаа шүү дээ. Ингээ бодохоор хүн амар байгааз. Тэрийг эмэгтэй хүн бүтээж ийн гэж бодохоор эмэгтэй хүн бүр амар байгааз. Тийм үстэй. Тэр тархийг эмэгтэй хүн бүтээж байгаа байхгүй. Нөхөр ингээд хайраар тэтгээд байгаа болохоор бид нар бас ингээд тисээ төвчээд дээ шүү дээ тий. Ингээд ерөөсөө тэрний хүчнтэй. Тэрний хүчин. Тэрний л хүчин. Ерөөсөө тэр айгуу шудраг бус штэ. Ингээд намайг 10 жил мэлт ингээл хичээлдээ яаж тэнцвүүгээ шалгалт малгалтаа өгөөл зов зүтрээл ингээл ийм юмд ерөөсөө миний ах トゥ хамаатан садан ээж аав те эдгэр шиг нэг ч туслаагүй байжсэн нэг өдөр явсан цан би чинь төлөө бүх амьдралаа зориулъя хэдэн хүчтэй болмоор байна чи ямар их нэртэй баймаар байна би бүгдийг чадна ингээ бодохоор юм шудраг бус байгаа те тэгэл ерөөсөө тэр нөхрийн төлөө бүх амьдралаа зориулж байгаа хгүй яг тэрний төлөө төрөөд өсөөд хүн болцсон юм шиг тийм шүү дээ. Таньж мэдээд бол одоо уг нь хэдхэн жил болж байгаа. Хэдхэн жил болж байгаа. Гэтэл бүх амьдралаа зориулсан. Бүх амьдралаа зориулж чаддаг. Болохоор эмэгтэй хүн амар агуу, эрчүүн чи амар хямрлаг. Чи минийх гэл аваа суучдаг те айгу амар. Цаадвал чи тэрэндээ амар сайн шүү дээ. Тэдний юу яг бүтээгдэхтэй тэгдэг баха. Би нөгөө нэг юм эмэгтэйчүүдийн эмчээс асууж байсан байхгүй юу? Микроскопоор нөгөө спермацоидууд хардаг гинэ. 300-400 сая спермацоидууд амар нөгөө нэг юм шоргоос нүрийг ингээл ангууд хийх буужгиндаг штэ тий. Тэрэн шиг тэр эсүүд ингээл бүгдээрээ буужгнаал. Ганцхан тэр нөгөө өндөр эсрүүл дайрдаг юм ерөөсөө. Бүр ингээл яг тэр ертөнцийг харуул тэр алаан болж байдаг тэр 300 сая эсүүд. Тэдэж хоош хардаг гэж юм чинь бүр ингээл. Ингээл тийшээ зүтгэдэг гэж байгаа байхгүй бүр ингээл. Амар тэр дунд нь хөөрхийн амт нэг юм жоохон сүлгүү те жаахан хөгжлийн бэрхшээлтэй эсвэл тавхиж явдаг гэж юм. Тэгтэл өөртөө ихтэй бүр ингээд тавхиад байдаг гэж юм. Халаан болдог юм тийм үү. Тэгж байгаа л тэр нэг хуурд хүч ир бэр тэгээ зоргороо нэг нь өндөөс тэр очиод тэгэл тэр хүнийх болж байгаа байхгүй юу. Тэгэхээр би боддөө ерөөсөө нэрхтэн хүмүүс яг тэмцэл дунд өөрөө үссэн. Тэгээ төрөөд ч тэмцэлтэй зодтолтой хүртэл бие биений хөнөөр тоглолдог те бодож муудаж ингээд сэлэм мэлэм тал молон тарж ингэж нэг юм булчин харж амар гоё маяг хөөрчтэй нэг ингэж амьдэрдэг хүмүүс юм болоо гэж боддоо шүү дээ. Эмэгтэй хүмүүс тэр олон эсүүдийг зүгээр л ингээл те алдцуулаад өөрөө тартах шиг ингээд ганцаараа мандаа байдаг те чадвартай нэрэлдээ гэх юм байж байдаг те. Тэгээд эмэгтэй хүн ерөөсөө ийм л
баймар санагдсан юм шиг. Төрхөөс л октод толин дараал. Тэ ээжийнхэн төвлийг хараад уруулын бодог ингээл би нөхөртэй олмоор ингэж уйлж мөлөө тэ аав амар гоё би аав шиг хүнтэй суунмөр гэж ингэж тэ нөө яах вэ хөөх амьд төрөөл хүүхэд гаргаал үнэхээр тэр нөгөө тарцаг шиг байдал нь алдагдаж байгаа байхгүй юу ингээд ирэхээр сэтгэл санаагаар өмнө тэрийн нөгөө нөхрүүд нь яг дэмжихгүй байгаа юм шиг тэр үед санагдсан тэ яг ингээд яг л нэг өглөө өнсгөө гараа авчвал яад өнссөнгөө арай өөр гэл тэ янз бүрийн бодол орж ирэл намайг дараалцсан болохоор тоохгүй юм да гэл. Нам гэртээ сууж байгаа болохоор тийхгүй юм да гэл. Илдэв янзын юмнууд орж ирэл хөрх юм да. Тэр нөгөө стресс, депресс тэр гормон ингээд нөлөөлөд ингээд юм сэтгэл санаагаар унах байдал төрөлдөг. Тэгээ тийм болохоор их тийм төрсний дараа салтууд их явагддаг гэж боддог би. Нөгөө хайр дурлалын армаачглан дуусаад нөгөө бодит амьдрал руу тулаад ирэхэр чинь үгүй эмэгтэй хүнийг ингээд тарцаг шиг мандуулаад байвал хин шулам шиг ааш гаргах юм бэ. Гүнжинч хүн шулманч хүн штэ ямар ч эмэгтэй хүн одоо гүнжийн сайхан тэтгээд байвал гүнчгэл байгаад байна штэ тэгээд гүнжийн тэтгэхгүй шулмал болно штэ бүгдээ адилхан шулам зантай штэ тэгэхээр нэг гент эн чи одоо юм сонин тэр болчихоо гайхаад идэг үгүй л ахгүй ямар ч хүн тийм зам байгаа зүгээр тэр үед нь л эрэгтэй хүмүүс их сайхан халамжилж тэтгэж хайрлаж байх хэрэгтэй юм байна да гэл би эхнийхс твтж байхдаа ээжүүдийг амар өрөвдөж байгаа юм чи өөр хямдтай юм л хэвээр нэр өөртөө тэнхэлгүй болцсон. Тэгэл хүүхдүүд нь ханаа том хүртсэн те тэгэл ингээл шүн босоол унтаагаараа гөхүүлээл ингээл би тэр үед юу гэж бодсон бэ гэл тэгэхээр баяр наадам болоод ингэдэг бол ямар нэгэн эмэгтэй хүнийг баярлуулах юм байдаг бол сет гэл тэнгүүтээ нэг бүтэн өдрөөр ар гэрийн ажлын даах тэгснэ 3 цагаар унтуулж хүүхдийн хооллох ирэхээр тэр ч л гоё ахгүй тэр зүгээр насан туршийн бэлэг ёо амар гоё би тэгэл найз охтууд мохтууд ингээл дотны найз нөхөр байх юм бол одоо дөнгөж төрсэн найз охин мохноо тэгж баярлуулаасаа гэж боддیں۔ Гэрт нь байгаа аягнуудыг угааж өгөх хог могийг насгах гэрийн цэвэрлэх зүгээр чи унд босхот нь хүүхдийн нөгөөд амлуулж гөхүүлээд хүүхдийг хуурайлж мууруулаа сайхан бөөлээд унтуулна буцаагт нь чи унд төрсөн өдрийн бэлэг тэр штэ эсвэл гадаа сайхан салхин даваагаар хэлбүүн баяраа үзтээ тий. Хүүхдийн чинь 3 цаг бүр найдвартай бүгд санаа зов тэр оронд чи баананд хөвт санаанд дэлбээ цацаад баананд хөвт лаасаа хөгжим сонс энэ үед хүүхдийн чинь би салхилуулаад бантангийн хийжээ. Ийм төрсөн өдрийн бэлэг мэлэг байв. Саак юм байна да гэл ингээд. Тэр нэг тийм үйлчлэгээ гаргадаг юм уу нэрээ? Би нэг сэтгэл зүйчтэй бас ярилцж байхад бодсон. Эмэгтэй хүн ингээ яагаад гомдоод идэг гэсэн чинь ингээд бүх савн дотор байсан юм а бусдад зориулсан тий. Өө аав ээж минь эгч минь. Ер нь ингээл гадагшаага хүмүүс юм биш үү бид нар чинь хүү минь охин минь нөхөр минь гэр ингээд тэгэхээр нөгөө гурилны твч нэг хоосон хоцордог штэ. Тэгээ өдрийн төгсгөлд эмэгтэй хүн өөрөө хоосон хоцроод байгаа учраас нэг тийм өөрийгөө золиослсон юм шиг ингээд л тийм санагдаад ийд юм байна л да. Энийг бол би энэ утгаар нь боддгийн. Үнэхээр ингээл яг өөрийг нь ойлгохгүй тий. Хөтлөө ингээд зүтгээд ах чинь хинт хүнсэхгүй. Угаасаа л чи тэгвэл яах гэж хүүхдтэй болсон ч гэдэг юм уу те. Үгүй тэгвэл яах гэж хүүхд гаргасан юм. Бүхэл ертөнцийн эмэгтэй хүмүүс энийг давал туулж штэ энэ те. Амар муухай харгас харгас юм ярьдаг хүмүүс бол байна штэ. Энэ бол чиний одоо юу гэдэг нэг хуцаар ярихаар ойлгож чинь нөгөө ээжийн ажил гэртээ гэл ингээд найзар те. Мэдэж гэл ингээд төвөгшөөх ч юм уу те. Тэр биш улам ойлгож улам ингээд сэтгэл санааг нь өргөх юм ингээд хийгээд ингээд бүх юмаа өөртөө зориулчаад өөр гомдох үе гарна. Тэ бачуурна зүгээрээ жаад уйлна тэ тийм үе гаргахад ерөөсөө юунд ингэж баярлах хэрэгтэй юм болоо гэж бодхолоор миний хамгийн аз жаргалтай байх гол шалтгаан зүрх сэтгэлтэй байна гэж боддтой. Жишээлбэл ингээл би нэг орой ингээл манай гэрийнхэн бүгд унтж байгаа байхгүй юу? Бүгд унтахаар ингээл бүгд хайрууд тэ эднэрийг аз жаргалтай байх үндэс нь ганцхан бий штэ. Ганцхан бий. Би нөхрөө эрэхтэн ингээд нэг айтайхан байлгачих юм бол те гэртээ ирээд нэг тухтай зургт үзчих гинтгүй баста ятраад байна навшаад хүүхдээ авааштай гэл те нөгөө нөхрөө ч ингэж айлгаал те гэртээс нөгөө хүмүүсээ ч ингэж айлгаал тэгхгүй ингээд тус нь те ингээд нэг айтайхан зүрх сэтгэлээ ингээд зориулаад ингээд эднэр ингээд амар амгалан унтчихин да энэний хүч нь биш те би байхгүй энэ гэрт би л байхгүй бол галтгаа ажиллахгүй зураг тасахгүй хүүхдүүд инээлдэхгүй
одоо нөхөр хаппи байхгүй. Энийний хүчин woman би бол үнэхээр мундаг гэж ингэж л би өөрийгөө зоригжуулсан шөнүүд их байсан. Тэгэхээр би юу гэж боддог вэ гэвэл ингээд бусдын төлөө ялархаж л бодохгүй юм байна л да. Бусдыг баярлуулсандаа би ямар мундаг юм бэ гэж бодох чинь өөрийгөө хямраадаг байхгүй. Тэгээд тэр хүчийг юу гэдэг вэ гэвэл нөгөө эмэгтэй хүмүүсийн жижиг баяр те гой хүмүүсний бодог гой ус заслалт турцсан байна гэх мэдрэмж те нөхрийн нэг үнсэлт амар таргалцсан байгааг нь харсан ч гэсэндээ энэ чи гоё л шүү дээ миний хар гэл ингээ хэлчих те ийм хин юмнуудаар эмэгтэй хүн тэжээгдэж тэр их сөрөг юмнуудыг давдаг байхгүй юу. Тэгэхээр ингээл зарим ирчүүд гэдэг шүү дээ. Бүхэл юм эмэгтэй хүн зориулагдаад ах юм. Бидэрт юу ч байхгүй байна гэдэг. Тэр надад амар өчүүх санагддаг. Үгүй юу вэ? Бүр бүхэл өтөг өөрийнхөө амьдралыг зориулчихад байхад тэр муу нэг өдрийн баяр, нэг өдрийн цэцэг юу юм бэ? Юу ч тэгээ хамгийн гол нь тэрийг эмэгтэй хүмүүс тийм амар юм зориулчихлаа гэж хизээч хэлдэггүй. Тийм шүү дээ. Хизээч гэж ялрахдаггүй. Хизээч эмэгтэй хүн урт устэй, ухаан богинтой гэж ярьдаггүй. Өөрсдөө амар хүчтэй гэж дүвийлэгдэггүй. Зүгээр л тэглгүй яах байх ёстой. Би давна хизээч ялрахдаггүй. Тухаал ээждэг. Нойргүй онсон ч нойртой юм шиг маргааш нь гэлтгнаа л ээждэг. Хамгийн гоё юм нь би юу гэж утсан бэ гэхэл яг хав тэр мөчийг өөрөө ингээд давахгүй ээж болно те юу гэдэг ээжтэй өгөөт ч юм уу асруулаад эмээд нь өгөөт ч юм уу асрагчд өгөөт ч юм уу байж болно. Гэхдээ ингээ эргээ бодоход хүүхдийнхаа дөнгөж толгоогоо өргөж байгаа, дөнгөж эргэж байгаа, дөнгөж бантан идэгч байгаа, дөнгөж алхаж байгаа, дөнгөж юм төшөө зогсож байгаа, дөнгөж мөлхөд сурж байгаа. Энэ хөөрхөн мөчүүдийг үлдээчихнэ гэдэг харамсалтай. Тэгээ нөө эмэгтэй хүмүүс чинь төрчөөл тэр ээж болсон тэр мөчөө ингээд мартчихдаг шин. Ингээд за би ч нэрээ 7 жилийн дараа анхны төрөлд болдог те. Тэр бүх юм нь мартагдчихна. Хүүхдийнхээ хөөрхөн байсан тэр мөчүүдийг харахгүй өнгөрөөчих нь өөрөө айгу харамсалтай санагдана. Миний хүүхдүүдийн тэр мөч нь надад амьдралын туршид үнэтэй. Би дахиад тэрийг олох гэхлээр боломж байхгүй. Тэ яг 3 жил үсээ унтал зүтрэн үз биенийхээ галбирыг алдтал таргалан л одоо юм хөгжсөн юм чинь яда 14 хоног хоолоо идэхгүй сойж байгаа тэгээ турна штт. Эргээ сайхан болно штт. Тийм учраас тэгэл тэр чин төвчээр юм шүү. Тэгэд яг тэр сайхан юмнуудыг нь илүү ингэж өөртөө өгж зоригжуулж ийж өдөр хоногийг нь ээжүүд маань давуул арай жоохон ер нь тэгээд хүч бол сэтгэл дотор л байгаа. Яа тэгвэл энэ амьдрал дээр чин муухай юмуд амар их хүчтэй. Ганцхан миний юм жижигхэн зүрх, ганцхан миний жижигхэн сэтгэл одоо энэ YouTube дээр, Facebook дээр, Instagram дээр, Twitter дээр тий гарч байгаа энэ хар бараа юмыг хүлээж авах тийхэл байхгүй. Тэгээд тэр чинь хүн л юм чинь тэр муухай мэдээг хараад ингээл хямарна тий. Тэгэхээр хамгийн гол нь бол ээжүүд бол тэр зүрх сэтгэлээ тийм нандинах хэрэгтэй юм шиг санагдсан. Хар бараа юм хамгаалж муу муухай юм зохиулчих вэ? Хар бараа юмд итгэдүүлчих вэ гэж ингэж жижигхэн зүрх сэтгэлээ хамгаалах хэрэгтэй. Тэгэхгүй бол өчүүхэн муу зүрх сэтгэл 7 тэр бөмбөний асуудлыг барахгүй шүү дээ. Тийм учраас л одоо өөрийнхөө зүрх сэтгэлийг аль болохоор эерэг юм руу тэмүүлж муу муханаас хамгаалж те. Тэгээ нэгэнт хүүхдүүд нь томроод нэг юм депрессгүй, стрессгүй болоод ирэхин цагт нийгмийн асуудлыг яг ингээд юм фильтргүйгээр яг нэвтэрээ харж чадсан үед асуудлыг ярьж болно те. Тэрнээс дан өөрийгөө эмзэг байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Өөрөө их эмзэгхэн байгаа гэдгийг анхаарч өөрийгөө хайрлах хэрэгтэй те. Тэгэхгүй бол юм төртөн л гэж боддоо шүү дээ. Гэрлэгийн ихч ч юм уу, ээж ч юм уу заастаа амар дотны найз ирээд 24 цагстаа хоёр хүүхдийн чинь асуудалгүй хараад үгүй гэвэл ер нь юу хийх вэ гэрлээ шууд гараад гарах уу гэж таамдах юм. Маргааш тэгвэл би та яг бантангийн яаж хийх юм мэдгүй. Памперсыг яаж болох вэ? Унтуулахт нь унтсныхын дараа дээш нь доош нь харуулад, агаарыг тааруулад, хүнжлийн тааруулад, унтахт нь энийг нь хийгээд, тэрэнд нь гарыг ингэж бариулаад, гарт нь тэрэнд нь юмыг ингэж бариулхаа та мэдэн би заагаад өгье гээл. Тэрэнд л санаа зов. Хэрвээ нэгээс 6 сартай үед бол тэгэж би унтах
салмаар байна. Намайг бүүсэрээ гэж тэгнэ. 6-аас 9 сард тэгэлдээ би нэг гараад нэг гоё найзуудтайгаа уулзаад энэ нэг орчноос би салмаар байна те. Өөр орчинд очимоор байна. Өсгийтэй хутал өмсмөр байна. Уруулаа будмаар байна. Үсээ ороомоор байна. Ингэн. Юм чинь ингээд сараасаа ингээд депресс нь өөр шүү дээ. Стресс нь өөр. Одоо бол яг өөртөө унтчихдаг. Өөртөө ингээд айтайхан хоол идчихдэг болсон цагт айтайхан ундуулж чадах байгаа гэл те. Тийм юм сан. Ер нь нэг тим ээжүүд байдаг шин ингээл өөрөө л яг хийж иж тайвширдаг. Өөр хүн хийхээр нэг юм нэг болохгүй юм шиг ингээ санаа зовоод идэг. Тэр насных болов. Тийм. Тэртээ тэргүй 18-тай, 20-тай, 21-тэй ээж бол хүүхдээ зүгээр танихгүй өндөгөө л явчихна. Зүгээр та ингээ харж байгаа бантын нэг өгөөрэй, хоолны ингээ өгөөрэй. За би ингээ гарлаа гэдэг нөхртөөгөө хөвсгөл яваад ингээд юу яа одоо нөгөө Сингапурт тэр яваад өгчин. 20-д тэ тоохгүй. Наад бол өөрсдөө хүүхэд байгаа учраас 30 гараал хожуу ээж болох тусмаа л тэр нөгөө санаа зовлтон тэр хүүхдийн ирээдүй санаа зовлтон хийсдэг юм болоо гэж би боддоо шүү дээ. Насандаа л авах. Гэрлэгийн нэг үгийг харсан шүү дээ. Залуу нас бол хугацаатай тийм чинь ер нь нэг айгу үрдүнтэй хөдөлмөрлөж өнгөрөөе. Нэг ярилцлаган дээрээ тэгж ярьжсэн. Мэдгүй одоо би ингээд сүүлийн үед ярилцдаг өгөөгүй байсан чинь хүмүүс нэрээ хүнийг бүр итгэл авах юм аа. Би хэдэн онд үлээдээ хизээ үлээ намайг нэг өдөр өглөөс ирсэн чинь гэрэл цэцэг хиймэл хөх хэлчихчгээд. За. Үгүй би уг нь хийлгээгүй штэ гээд ингээ өөрөө өөртөө хэлээд тэгээ ингэс чинь ингээл бүр бүх нөгөө нэг үгийг 1000 сонсоор үнэмшнэ гэж үнэн юм байлээ. Сүүлдээ өөрөө итгэсэн. Нэрээч хөх хэлгэсэн юм шиг санагдал. Тэгээ тэр чинь аюу хэцүү ингээд үнэнгэчин гаргаад хэлэх гэхээр нэг харагддаггүй. Үгүй найзаа би хиймэл хөх хийлгээгүй чи ингээд бариад базаад үзтээ наадхаа хэлий. Ингэх гэж болохгүй үстэй яаж хүн болгоно хөхөө гаргаж ирэл мэ базаадахтаа энэ хиймэл бишээ гэхэр чин болохгүй те. Үгүй гэж хэлэхээр итгэдэггүй яг хэлгэсэн бистэй гэд ингээд дайраад идэг. Сүүлдээ тийм хэлгэсэн гэд. Тэгээ одоо 10 жилийн дараа толин дарсан тэр сайхан хөгч байхгүй юм. Би одоо тэрийг битсэн сэтгүүлчээс би сэтгэл зүйн хохирлоо бол төлөвлөмөр байгаа. За. Би өөрийгөө амар гоё хөгтөөгөө итгэе явж исэн. Одоо тэр чи байхгүй байна. Алив чиний нөгөө битсэн нөгөө надад тэр итгэл өгсөн юм чи хаана би хохирчоотой сэтгэл зүгээрээ гэж хэлмээр байдаг байхгүй юу? Хүний нэр итгэл аав. Би одоо сүүлдээ одоо бүр нэг 15 жилийн өмнөсөн ярилцлагыг өчигдөр гарсан зурагтаа тавиад ингээд одоо ярилцлага гэдэг ингээд биччихдэг тий. Тэгэл ер нь бол хүмүүс бол юм тэр болгон яг барьцгүй юмд бол итгээд имэйл юм шиг санагц. Одоо хизээ өгсөн ярилцлага юм мэдэхгүй байна. Би ер нь бол тэгж уншижсэн. Тэгээ харин залуу нас гээл ер нь гээл дуусах гэдэг юм чи бид нар айгуу сайн хөдөлмөрлөх хэрэгтэй гэж тэгжсэн. Тэгэхээр би бодохгүй юу. За одоо гэрлээ ингээ ковид дуусч ин хүүхдэд том болж байна. Одоо ер нь юу руу зорж байгаа юм бол юунд бас тэгж яарад байгаа юм бол гэж бодчихсэн тэрийг уншичаад. Би бол одоо хангалттай урлагийн ажилд бол өөрийгөө ажилласан гэж боддог байхгүй юу? Би ерөөсөө зав зайгүй зүтгэсэн. Үнэхээр ингээл өстой одоо яаж амжуулдаг гэсэн юм. Шинэ тоглолтынхон бэлтгэлийн хажуугаар тэр үед чи хотын өдрш гэдэг 30 зочинтой нэвтрүүлэг хөтэлдэг байлаа шүү дээ. Би хотын өдрш чим 3-4 жил хөтлөлөө. Тэгэл ингээл тэр чин 30 зочинтой нэг зэрэг харцсан. Тэр хүмүүс чинь ингээл эхэлж нэгнээс нь аваад нөгөөдгөөс нь хоцроочих юм бол уурлан те. Миний араас би надаас авахдагтай энэ төр те. Бүгдийн зохицуулна. Тэрийгээ дуусаал кино минонд ороод ингэж явж байгаа Empop Entertainment News гэдэг нэвтрүүлэг хийгээд тэрийг 2 цаг нэвтрүүлэг. Өөрөө нөгөө нохоо чаргатай дахиад өөрөө агаарын нислэгэн дээр нисээл өөрөө зочинтойгоо ярилцаал өөрөө хоккейгоор гулгаал те 2 цаг нэвтрүүлгийг ганцаараа ингээл хийгээл тэр хоорондоо шоуга тоглосоор л байсан реклама хийсээр л байсан маш олон зүйлийг амжуулж ирсэн. Тэгээ би их тийм хожуу хүнтэй суусан гэсэн шүү дээ те. Тэгэд ингэж ботсон ер нь бол хүний аз жаргал бол ерөөсөө хансах юм байна. Хансах юм байна. Хүн угаасаа ингэж юм хосхон шиг ханаараа байж одоо аз жаргалтай амьдардаг юм байна. Ямар ч үсэн ханаараа. Би ганц бий байгаа л та амар их ажил амжуулаад те ингээл мөнгө төгрөгтөө байгаал алдар нэрийг ингээл бас олоол гадагшаа татгшоо яваал ингээд одоо хувьдаа амар сайхан байлаа ч гэсэндээ би бол асар их ганцаардчихсан байхгүй бүр асар их ганцаардлын юм гүнд орж утсан юм байхгүй.
Хамгийн аимшигтай ингээд намайг харах юм бол нийл нийгэм дундаа байгаа. Нийл таньдаг хүн, нийл хайрладаг хүн, нийл гоё хүн. Тийм олон хүмүүсийн дундаас ганцаардлын гүнд орно гэдэг бол айгүй аймаар. Юмыг ингээл үзээд эхлэхлээр хүн ер нь хосоороо байх нь л. Тэгээд тэрэндээ хоёр биеиндээ болж яхад нэг нэгнийхээ зүрх сэтгэлийг дүүргэж байвал. Тэгэл хүн ингээ сайхан аз жаргалтай амьдраад болж байгаа байхгүй юу? Тэрнээс биш одоо Мэрилин Монро шиг дэлхийн од байгаад Майкл Джексон шиг дэлхийн одоо ийм инфлюенсер одоо даган бишрэгч нь байгаад тэр хүнд дотны ойлгодог хайр сэтгэл тал зүрх нь байхгүй бол хизээч амьдарч чадахгүй бүх юм утгагүй санагдана. Юроос утгагүй, ямар ч утгагүй. Тийм зүйлийг айгүйх мэдэрчсэн. Тэгээд би яг тэр зүйлийг мэдэрч байсандаа ер нь юм их энгийндээ их гоё юм байна гэж бодсон. Илүү зүйлийг хүссэндээ биш энгийндээ зүгээр зүрх зүрхээ олцсон байхад л энэ бол enough happy байхгүй. Тэрнээс биш одоо хараа ингээд зовж үзээгүй хүн өөрийнх нь жаргалтай байгааг мэддэггүй юм шиг санагддаг. Жишээлбэл олон хүүхэдтэй байгаа хүн хүүхдгүн зовлон мэдэхгүй байхгүй юу. Ингээл хүүхд хараад уйлмар санагддаг шүү дээ. Тэгээд ямар ядаргаатай юм бэ гэтэл тэр жаргаж байгаа байхгүй. Гэтэл хүүхэдтэй байгаад нөхөртэй байгаад амар том хаусд амьдраад аавтай байгаад ээжтэй байгаад ах дүүтэй байгаад найз нөхдөд байгаад болохгүй юм. Стонер би зовоод байна гэл ингээ зовж байгаа байхгүй юу хүн. Зүгээр тэр сэтгэлийн юмдаа ханж чаддгүй аз жаргалтай байгаагаа мэдэрч чаддгүй. Монгол эмэгтэй хүмүүс амар аз жаргалтай яадвал нөхрүүд нь эхнэрүүдэд дээдэлдэг. Ээжигээ хайрладаг. Энэ бол өстой буян заяатай хүмүүсийн шинж шүү дээ. Тэгэл ингээд би ч өөрөө нөгөө яг ийм эд юм мэддэг насн дээр аавыгаа алдсан байхгүй. Тэгээд ингээд хагас өнчин өсхийн зовлонг мэдэрсэн юм. Ингээл фон бүкээ гаргаж ирэл өсгөн дээр аавын дугаар байдаггүй. Зүгээр миний мөрөөдөл гэд аав гэд бичих хүнтэй болох юмсан гэдэг мөрөөдөл. Тэгэл ингээл заримдаа хажууд аав маавынхаа дугаарыг авахгүй байгаа юм бүр уур хүрээд идэв шүү дээ. Чи одоо ямар цамаа юм бэ те? Зарим хүн зөвхөн аав гэдэг фон бүктэй байхыг хүсэж байхад чи бүхэл үдэ аав чинь хөтлөө залгаад тахта аавдгүй тансаг хар шаар биш дээ. Тэгээ ээжтэй аавтай. Тэгээ би өнөөдөр нөгөө аавгүй үсгийн зовлон мэддэг учраас би хүүхдээ бас ингээл ямар нэг юм болох ч үү гэж айж усараа баад нэлээ хож өмчөөд хүнтэй суусан байхгүй юу. Тэгээ өнөөдөр энэ гэр бүл салалт намайг амар эмзэглүүлдэг. Тэгээд хүүхдүүд уг нь аавтай ээжтэй өсөсөө гэж боддог. Одоо яг тэ амьдралын зам мэдээж хоёр хүн таарахгүй байх чинь хүүхдээ бүр дарамт болно шүү дээ, тэ. Гэхдээ яа тий одоо салахтаа яг бүр хүүхэд бол нэг номер те. Чам дээр хүссэн цагтаа ярина, над дээр хүссэн цагтаа ярина. Чи битэр хүссэн үедээ зүгээр цуг сайхан хүүхдэд баярлуулна. Энэ бол битэрийн үүрэг тэгээд тэр тус тустай энтэйгээ амьдраад яаж явах нь хамаагүй ч гэдэг юм уу те. Хүүхдийг тийм эцэг ихгүй өнчин битгий өсгөөсөө л гэж би боддог байхгүй юу. Тийм учраас тэр төрөлсний дараа жинхэнэ хүн бие биенийхээ ямар зан харин шинтайг одоо таньж мэдээд тэр үедээ салахгүй хүн шиг болж өгөл сэтгэл зүйчдээр очоод 10 жилд нь одоо ингээд та нарын хайр дурлал ингээд тийм арманчг үе буугаад жинхэнэ бодит амьдрал дээр гарахаар хүн ингэж ингэдэг, эмэгтэй хүн гэдэг, эрэгтэй хүн гэдэг ингээд хүүхдүүд ингээд заагаад өгчдөг тийм заагаад өгчдөг тийм энэ айгүй чухал шүү гэдгийг ингээд хэлээд өгчдөг байгаасаа гэл заримдаа ингээд бодглохлоор дээр үед чи одоо яасл гэж нэг юм байсан байл шүү дээ. Мэдхгүй манай ээж аваад байсан гэсэн. Би бол яасл явж исэн. Намайг явуулж исэн. Тий. Тэр яасл чин одоо ингээд бодоход гэр бүл салтыг айгүйх тийм хэмнэжсэн болов гэж бодчих. Яг тэгвэл ээж төрөөл ингээл нөө сэтгэл зүйн хямралд орохоос өмнө 45 хоноглол ажилд нь оруулцдаг тий. Нөгөө ажилд орсон ээж чинь хамт олонтойгоо инээж хөөрөлдөөл цалин малингаа аваал тий. Хүү яраастай хүүхд рүүгээ яахгүй бол болохгүйстэй миний хүүхд гээл тий. Юу тэр нөхөр мөхрийг хардах зүгээр ахт нөхөр хардах тий. Нөхөр мөхрийг тоох тэр чинь ажил мажилтаа санаа зовол улам урам зоригтой болол хоорондоо хэрэлдэхгүй хоорондоо хагаралдахгүй ингээд тэр хүнд үеийг давуулж исэн болов гэж би боддог шүү. Тийм шүү дээ. Нийгэмшээл явчихар чи эмэгтэй хүн чи одоо юм хэрүүлэх юм болов шүү. Тэр чинь ингээд эмэгтэй хүн чи гэртээ суугаар нөгөө төрхийн хямралд ороод цаанаасаа зүгээр яж хахад нөхөр харахаар луур хүрээд идэв юм чинь ингээл зүгээр яж хар төрөөд идэв юм чинь тий.
Үгүй айгүй хит гайхаад байхan байхгүй тэгдгийг. Үгүй харин би бол одоо гэрлээ бол айгүй аятайхан даваа тулцсан болохоор би бол бүр айгүй шүтээд байгаа байхгүй. Би чинь бол маш хэцүү нэг хүүхэд ч гэдэг минийх ч юм бүр би чинь тэгэж ихэрлж байгаагүй. Нэг хүүхэдтэй л нэг 6 сар гэртээ хараал байхад яг ингээл амар яг 6 дахь сар дээр л бүр яг тесэрдэг байхгүй. Эхний хэдэн сарууд бол ингээл гайг өнгөрч байгаа л яг 6 дахь сар дээр үнэхээр хэцүү байдалд ордог учраас би одоо гэрлээг 2 хүүхдийг ой 6 сар хүргээд тэгээд тийм гой сэтгэлийн бэлтгэлтэйгээр туулаад байгааг нь түрүүнээс хойш тэр юу ингээл сууж тийм хүсэл тэмүүлэл өөрөө хүссэнийхтэй. Хүн чинь хүссэн зүйлтэй хайртай байна шүү дээ. Тэгэхэд бол нөгөө одоо яа гэдэг зүгээр л аав ээж нь байгаа хүмүүс нөө ийм үг гэдэг шүү дээ. Аавтай хүн хорвоог аарахж тулдаг. Аавгүй хүн хорвоог аргадаж тулдаг гэдэг шиг яах юм. Ингээд нөгөө ээж аав нь хайрлчихна. Ясмины охин өстө заваад байна уу жаргаад байна нөхөр бол өстө хэцүү байна гэдээ ингээд шүү дээ тий. Би бол яах юм манай хадам ээж чинь 70 гарцсан хөгшин юу хүүхэд өргөх хөгшин хүний чинь хайрлаа шүү дээ. Манай өөрийн ээж би муутай. Бодит амьдралтайгаа хүн өхөл тэгэхээр надад хинж туслахгүй юм чи би өөрөө л мундаг байх хэрэгтэй. Тий. Тэгэхгүй нөгөө ингээд ёо өстө эрхлэх аавтай эрхлэх ээжтэй те өмнөөс нь ивигээд ахаар хүн улам нэлхраад нөгөө хүүхдийг ивихээр зүгээр жаа уйлждэгтэй адилхан ингээд байгаа болохоор л хүн чинь ядраад идэв. Тэгтээ угаасаа тийм сэтгэл гарна. Би зүгээр жаад би боож өглөө гэж уйлжсэн юм чинь үнээр боож өөх гээд тэрийг нөхөртэй гаргачихад тавьчихдаг байхгүй. Нөхөр хамгийн гол нь тэрийг яаж хүлээж авч ингэж гоё зөөллөд байна. Маань нөхөр чинь нөгөө олонтой харцдаг хүнтэй ажиллаа сурцсан учраас тэрийг л давж туулсан л хүн юм шиг байна шүү дээ. Тэрлээ ер нь уйлдгүй. Өөр хүн бухимдлаа яаж гаргах тийм. Янз бүр. Дугаа ураан, юм шидлэн, юу ч ярихгүй байна. Эсвэл амар их юм ярина. Тэгэл янз бүр шүү дээ. Гэтэ ямар ч байсан гаргах чинь. Удаан тисэж чаддгүй юм. Зүгт хэлэхгүй дээ юм. Гохирондоо гэл яг бодоо явжтал нэг үтгэд хэлсэн байдаг байхгүй. Учир нь тэр нь өөрт амар. Тийш тий. Яг бол би тэрийг би нэг 3 хоног тэгээд өөрийгөө стресстүүлж яахыг хөвшрхийн нэмэр штэ. Гү чи болохгүй байгаа шууд хилцэн дээр байхгүй. Чи тэгсэн би ингэсэн. Би энэс болж уурлаад байна. Чи ойлгож гин үү? Ойлгохгүй бол ойлгуулад өгөөч намайг сонсчээ. Ойлгож байгаа бол ингээл болоо. Би энэ үедээ ингээд энэ ахгүй юу гэд. Учир нь бид нар чи хэл амтай хүмүүс шүү. Хэл амтай байж ойлголцохгүй байвал энэ ухамсарын төвшин сонирм биз дээ тий. Одоо ингээ өдрийн нэг 24 цагийг нэг киноны кадр гэд бодвол хамгийн гоё 3 мөч нь хаана идэг вэ? Яг одоо өнөөдрийн байдлаар жишээ. Хүүшээ ганц би байхдаа одоо өстой амар дүр бүтээгээл Жулетийн дүрд тоглолцуулч нэг амьдрал бүтэх гээд байна да тий. Ирж харуулчулж яг алах гад байна даач гэдэг үү тий. Гэл нэг тийм юм боддог бол одоо зүгээр ингээл нэг за гэрийн ажил окей болгоод тэр ажлаа ингээм амжуулаад энэ ажлаа амжуулаад гэтэл юу гэж боддог вэ гэвэл би бүр юу ч биш. Цаан чин 4 хүүхэд гаргачаад компанийг удирдах авч яваад нөхрөө авч яваад байгууллагыг удирдах авч яваад өөрийгөө авч яваад тэг ингээ өөрийг нь харахаар бүр юу ч хүүхэд гаргаагүй шинжтэй. Бүр ингээ хумсумсыг харахаар бүр ямар ч ажил хийдэггүй шинжтэй. Бүр тэгтлээс өвөр болж штеп эмхтэй хүмүүс. Гэхдээ тэднийг харахаар бүр бишрмээр байгаа юм чи яа. Ямар агуу юм бэ? Яаж юм болох вэ? Тийм л юм бодсон штеп. Би ийм юмдаа нусаа хацартаа наачих чинь цаан чинь хүмүүс тэгж ажиллаад байхад чинь энэ миний энүүх юм ямар арчаагүй юм бэ те. Өстө нэр ийм юмд гомдлож ингэж өөртөө амьдрах гэж ингэж өшөө илүү хүчтэй эмхтэйгээс үлгэр дуурайлаа авч те. Өшөө илүү мундаг эмхтэй хүнтэй өөрийгөө жишиж. Тэрнээс биш дорж ихнэр юу ч хийхгүй хөлөө ачаад байхад би ачихгүй л байна да. Гэвлээ айгу буруу байхгүй юу те. Дулмын ихнэр 7 хүүхдээ авч яваад өөрөө ажиллаа хийгээд хажуугаар нь бүр амар гоё өөрийгөө ингээ хаппи байлгаад бүх юмыг амжуулаад байна да. Миний чадахгүй байгаа нь юундаа байгаа даа. Гэт ингээд бодвол арай өөр. Арай ууж. Ер нь тэгэл бусдыг инрээ тайрлцахаар бүх юм амар амгалан юм шиг санагддаг шин. Гэрлээ болол ийм кейс дээрээс хурцлагддгийм байна. Би болол бүр харин дарамтанд ортсон шүү дээ. Яг зэрэгцэл би бол одоо яг санаж дунд охиноо төрүүлчихэд иж хаад надтай яг зэрэгцээд одоо бас телевизэд ажилладаг манай найз охин төрлөө. Төрөөл би ч өстой ингээл 20 морин хил 25 хилмэл нэмд юм чи ингээл иж хаад нөгөөх маань амар хурдан жимбиц ингээл ажилт мажилтаа ороод өстой хуруу өмснө гоё моёс. Би эсэргээрээ дарамтанд орж байгаа байхгүй.
Яаж юм байгаад байна гэл ингээл. Үгүй, Баг надад тэрийг харахгүй байвал амар санагдчих байхгүй. Дарамтанд орноо. Ямар ч хүн орно штэ. Үгүй чи ингээл хувцас өмсгөл ингээл чи ямар сайн байна намайг 3 жилийн өмнө өмссөн байсан палаж өмсгөж артын бүр ийм зайтай байгаа юм чинь. Тэгэл уурч чамч тэр өдөржингөө ууртай. Тэгэл тэр уураа юм мартах хэрэгтэй. Үгүй би чинь одоо ямар хэрэгтэй юм маа нөхөр надад тэгж хэлжсэн. Яах вэ гэрлээ эн чинь те чи ямар хэрэгтэй юм бүтээж байгаагаа өөрөө мэдэхгүй байна уу? Үгүй чи бүр нэг насныхаа юмыг бүтээж штэ. Тэрний хажууд эн чинь юу юм бэ? Тэ энэ бол өстой юу ч биш гэ. Тэгэл нэрэ бодохоор би чинь 3 жилийн юм зарцуулаад би 30 40 жил 50 60 жил амьдрах юм а бүтээж штэ. Энийний хажууд өнөөдөр миний тархалах юу юм бэ гэд өөрөө тэр юм олж авахгүй өстой нэрэ би чадахгүй байна. Би ингээд байна. Би тэгээд байна. Би ингээд тэр тарах чи угаасаа бүр зүгээрээ чит дарамт өгöd байт юм чинь. Аха. Өөрөө уурлал өөрөө өөрийгөө имчлэл хариугаа олоо яваад идэм байх штэ гэрлээ. Хоо үедээ гэлс ингэж дарах ерөнтөг олж авахгүй бол тэгэл нөгөө шулам шүүр ойрхон штэ. Ер нь энэ дээр хоёр ивэр тэгэл чөтгөр алмас ер нь ойрхон. Их ойрхон тэргээл дарж бясалгаж юмтай тэр дор нь нэгсэндээ сэтгэл зүйтэйгээ өөрөө ажиллах хэрэгтэй. Аха. Сэтгэл зүйтэйгээ л одоо өөрөө ажиллах хэрэгтэй. Зүгээр яжтал найз нөхөд уцаахгүй байгаа гот би ингээл хин тэрэггүй ч болсон юм шиг санагдал. Хин ч намайг ойлгохгүй байгаа юм шиг санагдал тий. Айгу хэцүү үе зөндөө байна. Тэр болгоныг тэгэл энэ нэг ийм гармуу явагдаад байна надаа. Тэгэхээр би энэ үед нэг ийм гоё дуу сонсчих. Тэгэхээр би нэг ийм үед нэг ийм гоё кино үзчих. Ийм подкаст үзчих. Энэ эмэгтэй ч гэсэн ийм юм тохиолдсон ба шүү дээ. Би ганцаараа биш шүү дээ. Хүн болгон адилхан юм биш үү? Энийг зүгээр сайхан даван туулчих хэрэгтэй, уужуу амьсгаа авчих хэрэгтэй, хэсэг хугацаа өнгөрөөх хэрэгтэй, тэ? Цаг хугацаа болгон өөр. Өглөө сэрх болгонд миний сэтгэл зүй өөр боловч хөшиг яг л хэвээр байдаг байхгүй юу? Тэрийг л анзаарах хэрэгтэй, тэ? Нэг өглөө нэг хөшигний цаанаас тусаж байгаа нар гой санагдал. Нэг өглөө нэг бүх юм бүүдэртэй нэг таргалцсан гэрлээ, энд ч ирэхгүй гэрлээ өстө гэр орныхан ч ойлгодгүй гэрлээ, найз нөхдөд нь ч ойлгодгүй гэрлээ, ер нь муу гэрлээ гэл те ийм юмуд бодогдож эхэлнэ штэ. Тэгэхээр энэ зүгээр л нөгөө эмэгтэй хүний гармуу цаг хугацааны асуудал. Тэр болгондоо их анхаарах хэрэгтэй. Анхаарахгүй ингээд дараа л яваад байна. Бүр гүний ангал руу орно. Тэгэл би түрүүн хэлдэг шиг сэтгэл зүгээ бүр ингэж бөөцөлөх хэрэгтэй, юмнаас хамгаалах хэрэгтэй гэдэг. Тэгээ би юу Facebook мөг гэлдүү юмн дээр ингэж нэг юм ингэж гүйцэд харддаг шүү дээ. Шиг одоо ямар ч өөрөө нөө жүжигчин учраас өөрөө юмд аягүй амархан автдаг хүн учраас тэгээ тийм юмнаас сэтгэл зүрхээ эмзэглүүлчихвэ гэж өөрийнхөө зүрх сэтгэлийг аягүй хайрлж эмтэлчихвэ дээ. Гимтээчихвэ дээ гэж их боддог байхгүй. Бүх боломж нь бүрдэх юм бол ер нь юуг үзээд алдъя гэж бодож байна одоо. Бүх боломжийг бүрдэх юм бол хүнд туслах юмсан гэж боддог. Ямар нэгэн хүнд чадвал сэтгэлийн тус өгчих юмсан. Тэ? Ямар нэгэн хүн одоо туслах юмсан гэж боддог. Би бол юу гэж боддог вэ гэвэл буян хийж бусдыг баярлуулахад хангалттай учраас хүний амьдрал богинохон гэж боддог. Энэ бол айгүй аз жаргал тэ. Хүн хүнээ хайрлаж, хүн хүнээ ойлгож би ингээд хүний инээж байгааг харах айгүй дуртай. Савл хийвэл нэг хүнийг жаахан ч гэсэн инээмсэглүүлж хинсэн гэж боддог. Тэгээ зарим үед яг бүр тэгдэггүй хүмүүс таардаг л та. Тэр намайг тийм ярихаар ингээд гайхаад ингээд. Тэгээ би өөрөө яг солиотой юм шиг болоод товирчдаг. Үгүй надад маш их тохиолддог. Эсвэл зарим нь энэ одоо ямар санаатай ингээд аа. Энэ одоо ямар зал гаргаад ингээд байгаа ч гэдэм үү те. Зүгээр энгийн ийм хайпи сэтгэлийг бүр гүнзгийрүүлж харлуулж ингээд би ч өөрөө жүжигчин учраас хүний харцыг их мэдэрдэг. Юу гэж бодоод байгааг нь харцдаг. Тэгэл за би тэнэг юм ярьчлаа да гэж өнгөрөх үе их байна. Тийм учраас би ер нь хүний инээж байгааг харах их дуртай. Инээмсэглээсэ гэж боддог. Хүн энийг амар гоё. Би яад бол нөгөө тайзан дээр мянган зэрэгтэл инээхлээр хүнээс ямар гоё энерги алгардыг мэддэг учраас тэнэг ч юм яриач хамаагүй жоохон ч гэсэн инээмсэглүүлэх юмсан гэж боддог. Сүүлд нэрээ миний мэдхийн сэтгүүлчээр сурсан шүү дээ тий. Нэлийн олон жилийн өмнө л дөө тэр чинь. Одоо тэгээд сэтгүүлчээр ажиллах уу? Ер нь ажиллах. Яг нь миний сонирхол бол нэг гоё юм Эллен ч юм уу, Опра ч юм уу тий. Нэг гоё хүн баярлуулсан шоу энэ төр хийх юмсан да гэж би боддог л доо. Гэтэ мэдхгүй тэгэл би нэг амар төлөвлөгөөний дагуу явдаг хүн биш болохоор яг тухайн үед цаг мөчн бүрдэх
үлдэхэд болох байх таа л гэж бодож явж байна. Өнөөдөр бол би юу гэж бодож байвал за тэгэл хүүхдүүд минь нэрүүлтэй ингээл Монгол улс минь амар амгалан фэйсбүүкээр хүмүүс баг галзуураасаа бүх юмд талархаад амьдрчих юм бол айгүй happy баймаар байна шүү дээ. Айгүй бүх юм боломжтой. Нэрээ ихэнх одоо ингээл жүжигчд одоо дуучид юу гэдгийг бид нар одоо ярьдаг штэ олонний танилуд инфлюенсерүүд өөрсдийнхээ амьдралыг их бичдэг штэ. Би гэрлээг урьчаал гэрлээтэй чинь бит хоёр чи фэйсбүүкийн найз юм чинь ойрд харлаа. Ер нь юм их баг бичсэн байлээ шүү. Голцоол тэ нөгөө өнгөрсөн юунуудаа их шеэрлсэн. Эсвэл хүмүүсийн гой гой юмнуудыг шеэрлсэн. Тэгээ ер нь яг нэг тэгэж амар бид нар жүжигчин хүн учраас арт түмэн биднийг харж байдаг байхгүй. Тэгэхээр бидэрт муухай явах хэрэг байхгүй. Муу үлгэр дуурайл үзүүлэх хэрэг байхгүй. Хин нэгнийг хаашаа нэгний турхирах хэрэг байхгүй. Биен дээрээ дуртай юм сийчүүлэх, шивэх, оёх, зүсэх хэрэг байхгүй. Арт түмний бүтээл байхгүй юу? Бид нар одоо нэг эмч цагдаа багш нар нэг юм хүний төлөө нэг тавилантай төрсөн байдаг шүү дээ. Тэрэн шиг урлагийнхан бол бас хүнийг соён гэгэрүүлж сайн сайхан зүйл рүү хөтлөх юм этиктэй, ёс зүйтэй ийм хүмүүс учраас өөрийнхөө бодлыг бусдад тулгаад яг ийм бай энэ гэж бичиж болохгүй. Аль нэг юмны талд орж болохгүй те. Би энэ бол миний жүжигчин болсны этик гэж бод. Одоо нэг тийм амьдралдаа галзууч гэмээр юм хийя энтер гэж юу н бодогддгоо нэг тэгэж үзэх юмсан. Яг гоо тийм бодлууд их тийм ганцаарц үед л орж ирж байсан. Ганцаардаж ер нь яасан ч яадсан гэдэг бодол бол асар их ганцаардлын гүнд орж явах тэр үед. Тэгээ тэр үед яг надад ингээд надад би хүнд байсан ч гэсэн ингээд хань болоод ингээд санжигнаад ингээд хамт байсан хүмүүстэй би одоо хүртэл амар баярлж явдсан шүү дээ. Хин нэг би бол ингээд сэтгэл готралд орцсон үед нэг л хэцүү байгаа үед нь ста нэг дэмнээ төх юмсан даа л тэр хүмүүс хүнийг амьдрахад айгүй ихтгэл болдог байхгүй. Тэр нэг хэлсэн байдаг шүү дээ амьдтаа бие биенээ хайрлал гэл те. Магадгүй ч аав ээж байж магадгүй гэдэг шиг бие биенийгээ их тийм сэтгэлийн хямралд орцсон байвал ер нь их сайхан дэмнээ. Гэтэ сүүлийн үеийн манай залуучууд их гоё болчих те. Бие биендээ хатаархдаггүй, хин нэгний мууг улын шагаадгүй, их тийм сайхан зүйл рүү тэмүүлдэг. Би тэгээд сайхан цаг ер нь ирчин даа л гэж бодож байна. Бид нар чинь ээж болчоор айгүйх боддог. Миний хүүхдүүдийн ирээдүйл нэг юм байгаасаа ийм л орчинд өсөөсэй гэл ер нь айгүйх бодд юм шүү дээ. Өөрсдөөсөө илүү ямар ирээдүйд ер нь өсөөсэй гэж бодож нэг 20 наснда 30 наснда. Манай Mask Production чинь ингээл 15 6 жил ажиллахдаа Монгол улсаа 3 4 удаа тойрсон тий. Одоо дэлхийн бас олон газар ингээд ажиллаж амьдарсан. Юм юмыг ингээл харж байхад ингээл бүр ингээд хөдөө сум баг энэ дээр бол амьдрал амар бүрхэг харагддаг байхгүй юу. Тэгээ ингээд бодглохлоор бид нар зүгээр л нэг л ертөнцийн дээр амьдарч байгаа. Тэр дундаа яг нэг Монгол газар нутаг дээр амьдарч байгаа хүмүүстэй ингээд ийм соёлын ялгаа, амьдралын ялгаа ийм байхад миний хүүхдүүд зөвхөн энэ хүрээндээ амьдрна гэж байхгүй шүү дээ. Бүгд хөл нийлээд алхах те. Тэгэхээр л энэ хүүхдүүд ямар хэцүү юмд өсөж байна те. Өстө нэрээ энэ л одоо бид нар хурц ингэж соёлыг түгээж чадлаараа хошин урлагийг очиж одоо манай Монголын хошин урлаг л тэр алсын бүглүү газар л очдог байлаа шүү дээ. Өөр урлагийнхан очдгүй байсан нэг үе. Яг бол зам байдаггүй. 24 цаг ингээд шорон дунд ингэж очдог бөөр зүрхсаа салаад очдог тийм газар хошин урлаг очиж хүрдэг байсан юм чинь. Одоо бол яг зам маань тавьсан гоё болцсон. Тэгээ тэгж бодоход чинь ерөөсө бүхний дээрээ сайхан эргэтгэж байх хэвээр. Зэрэг хөгжих хэвээр. Зэрэг хүүхдүүдийг хайрлах хэвээр, ялгарлах ёсгүй. Миний хүүхд ганцхан энчэн өсөхгүй учраас Монгол улсдаа яраа өсөх учраас Монголын бүх хүүхдүүд яг эргэтгэж амьдрах хэвээр гэж би бодчихсон. Тэгэхээр яг ганцхан энэ хүүхдийн орчин санаа зовх ш Монголын орчин санаа зовхоор Монголын ирээдүй сайхан байвал би хөгшрөөд одоо өгөхэд миний хүүхэдтэй ямар ч бас нэг хор тавдар тусчих утаан дунд те гадныхан орж ирээд эзлээд өөрсдийг нь хөөгөө явуулчих ийм их орон дунд амьдрахгүй нэ гэл ингээл өрөвдөн ш хүүхдүүдээ ингээр нэг сэтгэл уужрах юм да. Одоо хөрөнгө нь байгаад хүч нь байгаад эрх мэдэл нь байгаад мэдхгүй ингээ бүх юмыг нь окей болгоё гэвэл ер нь яаж хинт туслах вэ? Ямар одоо түрүүн хүнд туслах айгу гоё гэж ярьсан шүү дээ хоёлаа. Ямар гоё үйл хийх вэ? Өвчтөн хүмүүс.
Тэр дундаа хөөх юм уу хүүхдүүд нь өвдсөн ээжүүд яаж байгаа вэ? Бурхан минь тэгээд зүрхэн зүгээр хутгаар зоогдоо сийчгтээд ингээд тамлагдаж байгаа шүү дээ тийм. Тэр нь тэгэл одоо өвчтөө хүмүүстэй их сайхан сэтгэл зүйн дэмжлэг өгдөг тийм. Өвчтөө хүмүүсээ хайрлж инэрдэг бүр бүгдээрээ олон дүүнрээ өсгөж байгаа хүүхдүүдэд байр үлгэлээл те төрсөн өдрийнхөө бэлгээр өөрөө жаргая гэж бодохгүй бусдыг жаргая. Энэ зөте айгүй гоё байхгүй юу? Бүгдээрээ энэ давлгаалах хэрэгтэй. За гэрлээтэйгээ ястаа нэг сайхан буу хална гэдэг нь л боллоо. Тэгээ бит хоёрын ярианаас би бол одоо яг ингээд бит хоёрын эндээс гэрлэгээс ингээд гэрэл цацарч байгаа хгүй. Яг тэр шиг ингээд сонсож байгаа хүмүүсийн чихээр ингээд гэрэл цацраад зүрх рүү орж байгаа ах гэж бодож байна. Тэгээ одоо мэдээж хүн болгон жаргаж сонсно гэж байхгүй. Зарим нэг нь зовж байгаа байхгүй. Энд жаах тийм хүмүүс ч бас байна. Тийм ингээд биш шүү дээ тийм гэж бодож байгаа хүн байгаа шүү Тийм дээ. тэгээд ер нь тийм ч хүмүүс бас сонсож байгаа ах одоо хүүхэд нь шүн унтаагүй эсвэл өвдөөд туйлдаад байж байгаа ч эмэгтэй ч сонсож байгаа ах гэж бодож байна. Хоёлаа төгсгөлд нь нэх гоё юм хэлээд тэгээд хоёлаа өнөөдрийнхөө подкастыг дуусгая. Эмэгтэй хүн таавал ерөөсөө хорвоог гэрэлтүүлж амьдралыг цэцэглүүлэх гэж төрсөн амьд бурхан юм. Өнөөдрийн таны одоо хэцүү байгаа өнөөдрийн таны одоо гонж байгаа бол мэдээж яг үрдих биш шүү те. Нэг л өглөө бүх юм сайхан болно. Яг өнөөдөр одоо дэлхийн нөгөө өнцөгт харанхуй болоод шүн болж байгаатай адилхан. Өнөөдөр энд харанхуй шүн та уйлж агаад ингээд сэрхэд маргааш өглөө нар мандаж болчморч иргэнэ. Ийм үе үнэхээр ирдэг шүү гэдэгт бат итгэлтэй байгаарай. Эмэгтэйчүүд бие биендээ хайртай. Эмэгтэй хүн бол одоо бурхнаас заягдсан амьд бурхад юм шүү. Та бол тэр чигтээ гоо үзэсгэлэн ирч хүчтэй байгаарай. За баярлалаа. За өнөөдрийн On and On подкастын шинэ дугаарт одоо шинэхэн алтан гац одонд гэрлээ маань хөрөлцөн ирлээ. Тэгээ дахин баяр хүргэе нэвтрүүлгийнхээ төгсгөлд бас 2 хөөрхөн үрдэн одоо нэвтрүүлгийн маань ивент итгэгч модхноос гисэн гоё. Аюу хаан хөжилдэг модон тоглоомыг 2 бяцхан зовзохт нь өгөө. Вау ямар гоё юм бэ. Тоглоом мөрөд амар чухал те. Дайм ядчих мөнгө төргөр аваад өчгөр дороо уйдчих юм аа. Тий. Тэгэхээр юм гоё тоглоомоор тоглолаа. Тэгээд өнөөдөр ярьсан бүх тэр гоё хүсэл мөрөөдөл нас биелж авах болтугай. Тэгээ явсан газар болгоноос өнөөдөр их шиг гоё гэрэл цацруулж аваарай. Баярлаа. Ийм сайхан тоглоомыг Монголын дэлгэдэж хийж байгаа эко тоглоомын дэлгүүртээ маш их баярлалаа. Монголын үрс маш олон бол эрүүл хийх байж ээж аваагийн хайранд өсөж торныхын ерөөлийг дээш нь тэгшүүлье. Баярлалаа. Баяртай. Дараагийн дугаараар эргээд олзъя.